заавал одоо энэ сексэд тэр том бэлэг эрхтний шаардлага байдаг юм уу? Жохон ч гэсэн бүдүүн болгохгүй бол болохгүй хэмжээний бас тийм нөгөө хөгжлүүд байна. Богинохон эрхтэнтэй байж тэ тэрийг ингээ яаж урьдсах вэ гэдэг. Энэ нөгөөдгөө ингээ томруулаад сайжруулчих юм бол одоо өөр эмэгтэй хүнтэй нийлээд алах болчихно. Гів гинтхэн бэлэг эрхтнээ томруулна гэдэг байгаа нөхрийгөө энэ одоо юу болоод байна гэж бас хардах сэрдэг асуудлууд бас гарах юм байна. Энэ үйлчилгээ бол зөвхөн л томруулах. Гэхдээ тэр хүний сэтгэл зүйд маш сайнаар нөлөөлдөг. Ирчүүдийн тэ 3-1 нь бэлэг эрхтнээ томруулах хүсэлтэй байд юм байна. Яг энийг ярихлаар скил чухалчтай гэдэг чинь ороод ирчихэж байгаа. Одоо хүний бэлэг эрхтний хэмжээ гэдэг зүйл бол генийн чанартай юу? Сайн байцгаана уу? Подкастын шинэ дугаар эхэлж байна. За тэгээд подкастаа эхлэхээс өмнө нэг жижигхэн статистикаар эхлэе гэж бодож байна. За дэлхийд байгаа эрчүүдийн 45% нь бол бэлэг эрхтнийхаа хэмжээнд ямар нэгэн байдлаар сэтгэл дундуур байдаг. За 3-1 эрчүүдийн хувьд бол хэрхэн томруулах вэ гэсэн арга аргачлалыг бол хайжилсан гэсэн тийм статистик судалгаа байдаг юм байна. Тэгэд яг өнөөдөр их сонирхолтой сэдвээр ярилцах гэж байгаа. За ингээд гоо сайхны мэс засалж эмч 9 эрд нэмчигээ танилцуулж байна эмчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэд сая яг статистик дээр ярьжсэнаар бэлэг эрхтэн томруулах мэс заслын талаар танаас илүү тодруулъя гэж бодож байна. Тэгээд эмч маань хизэнээс эхлээд яг энэ эрчүүдийн одоо бэлэг эрхтнийг томруулах мэс заслыг Монголдо хийж эхэлсэн бэ. Энэ маань өөрөө тий ямар төрлүүд байдаг вэ? За би бол өөрөө яг энэ анагаахын салбарт бол ажиллаад 12-3 жил болж байна. Яг мэс заслаараа нарийшаад бол одоо 5 дахь жилдээ 6 дахь жил рүү орох гэж байна уу да. Яг ингээд одоо гоо сайхны мэс заслын чиглэлээр ажиллаж байна. За энэ гоо сайхны мэс заслын чиглэлээр ажиллахдаа яг одоо эрэгтэйчүүдийнхээр ажиллаад яг одоо 4-5 жил болж байна л доо. Яг өөрийнхөө хувьд. Яг энэ салбар руу орж ирээд ингээд одоо ажиллаж явах хугацаанд их олон бас нэг шин нээлтүүд бас дэлхийд ч болж байлаа, Монголд ч гэсэн дэлгэрч гарч ирж байлаа. Тэдгээрийн нэг нь болохоор одоо пиллер гэдэг тарилга байгаа юм. Энэ тарилга нь одоо нэг манайхны өөрсдийнх нь дээхэн үед хэрэгжилж ирсэн нэг юм та айгу төстэй. Яагаад вэ гэхээр одоо социализмын үеэс гэж ярих юм одоо манай аав ээжүүдийн үеэс гэх юм одоо янз янзын нэг тосон одоо жишээ нь одоо тетрациклийн маз, скол зүгээр л байцлын тий. Байцлын цаг тий шахна гэж ярьдаг шүү дээ. Эннээс энэнийг айгүй их нэг төгөөмөл хэрэгэлдэг байсан. Намайг хүртэл одоо жоохон байхад одоо ах нар миний нүдэн дээр нэг одоо ундаг дургууны нэг шинкатерны шайраг маргаар хүртэл тэрийг одоо орлуулах арга хэмжээ явж байсан. Тэнгүүд энэнтэй айгүй ижил төсөөтэй одоо тэр пиллер тарилга гэдэг зүйл нь зүгээр тариал хийчдэг. Гэхдээ хэсгийн мэдээ аль би өвчин огт мэдрэггүйгээр хамгийн гол нь тэгээ нэг үр дүн нь шууд 100% нүдэн дээр харагдчихэдэг. Тэгээ хоёрдугаарт нөгөө хизээч одоо тэр байцлын шиг нэг арьс махтаа нэг шулж авдаг хөх тэр аимшигтай. Тэгээ нөгөө эрэгтэй хүн чинь дараа нь нөгөө бараг л бэлэг хэрэгтэнгүү нөгөө юун томруулах гэсэн бүрстэ смол бүр хамгийн жижигхэн дээрээ тавьчихдаг хөх. Тэгэхэд нөгөөх одоо энэ шинжлэх ухаанаар нотлогдсон пиллерт бол тийм юм байдгүй. Одоо зүгээр нэг хүссэн үедээ байхгүй болгоо хүссэн үедээ хийчих болдог. Энэ одоо шинжлэх ухааны гайхамшиг юм да тий. Дээрээс нь нэмэгдээд нэлээд дээр үеэс л хэрэгжилж байсан имплантнууд гэж байгаа юм. Одоо силикон тэр одоо материалын хувьд бол бас 2-3 удаа хувирлаа л да. Нөгөө нэг шинжлэх ухааны хөгжихийн хэрээр хатуу байсан нь зөөлрөөл тий амархан тасардаг цоордог байсан бол нөгөөдөл нь илүү бат бөх болоод нөгөө одоо бэлгийн хамтрагчтай илүү таашаал өгөх талдаа илүү нэмэгдээд зөөрөхгүй болоод тий энэ жишээ нь дараачих нь болонгод одоо биомах гэж байгаа. Биомах нь болохоор өөрийнх нь бие махбодтой уусаад нэгдчихдэг. Тийм айгу амар юм. Биомах. Тийм. Одоо хүний махтай ижил төстэй гэж ойлгож байна. Гэхдээ яг нэг хөвөл синтетик аргаар гаргаж авсан тийм бүтээгдэхүүн. Тэгэхдээ хамгийн сүүлийнх нь одоо өөх гэж байна. Хүний биеийн одоо өөрийнх нь аль нэг хэсгээс нь өөх соруулж аваад тэдгээрийг буцаагаад хийчдэг. Тийм. Тэгэхээр бол одоо өшөө цаашлаад ч зөндөө юм гарч ирж байна. Одоо имплант гэж яриад тахлаар манайх зөвхөн тэр силикон имплантыг гэж яриад байгаа шүү. Бүр огт одоо нөгөө хөвчрөхөө болцсон тийм хүмүүсийнхийг хүртэл одоо нөгөө ганц коноп дараал бүм
Тийм байдаг болцсон. Гэхдээ энэ бол бүр аль дээр Монголд бол орж ирээгүй. Монголд хийдэг. Хийдэг. Гэхдээ хамгийн гол нөгөө санхүүгийн хувьд хэтэрхэн өндөр өртөгтэй болохоор манайхан бас нэг хийлгэхгүй л байна л да. Тэгэхээс биш бол хийдэг. Гэхдээ эн чинь нөгөө одоо ингээд за силикон, саяны одоо зөндөө олон нэр төрөл ярьчлаа шүү дээ. Эн чинь тухайн тэр одоо үйлчлүүлэгч маань ямар одоо эрүүл мэндийн асуудалтай байна ч гэдэг юм уу те тэрнээс шалтгаалсан зүйл үстэй. Энэ зөвхөн томруулах ч гэдэг юм уу эсвэл зарим нь гэмтэл бэртлээс шалтгаалсан байж байдаг. Тийм яг зөв их гоё асуултууд байна. Эдгээр томруулах ажилбарууд болохоор ердөөсөө зүгээр л сайзыг л томруулж байгаа. Зөвхөн үзэгдэх байдал болон тэр одоо хэмжээг л томруулж байгаа. Тэгэхээс биш одоо тухайн хүний тэндээс авах одоо мэдрэмжтэй филм таашаалыг огт өөрчлөхгүй. Өөрчилж мэдрэмжийг өөрчилж хийж болдог бас технологи байна. Технологи эдгээр бүтээгдэхүүнийг ашиглаад тэгэхээс биш яг энэ бүтээгдэхүүн нь өөрөө тэрнийг өөрчлөх зорилттой бол биш. Тийм. Дэлхийн одоо ингээд олон оронд эдгээрүүдийг чинь бас ингээд надад ашиглаад хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэх болгондоо эдгээрүүдчээр чинь маш олон хүн дээр хамгийн багадаа гэхэд 50000 хүн дээр хийгдсэн судалгаанууд гэдэг байхгүй юу. Тэгэхэд одоо тэр Питлер тарилга гэдэг тарилгыг ашиглаад одоо нөгөө хурдан дур тавилт буюу одоо манайхны бол чалахгүй малахгүй гэж ярьдэн шүү дээ. Нэг хийдгэн өдөр ингэсэн гэл айгүй муухай дарамжлал үг болоод явж байдаг те. Тэрнийг хүртэл багасгадаг. Бүр 97% үр дүнтэй тэрийг хэрэглээд хийж болдог одоо технологи тарихтаа хийдэг тийм арга байна. Тэгэхээр болохоор нөгөө томруулах гэдэг чинь тусдаа асуудал эмчилгээний дээр хэрэгжилж шүү дээ одоо тийм хүмүүс айгүй жоохон буруу гарлаа ойлгол идэв. Энэ болохоо болчихлоор л эмчтэр очиод байна гэд гүйлдэ яага болохоо болчиход эмчтэр очиод байгаа биш юм бэ гэхэлэр одоо та өөрөө ингээд эмэгтэй хүн тийм эмэгтэй хүн болохоор гоо сайхандаа ингээд анхаардаг тийм анхаараалхангууд нь яагаад тэгвэл гоо сайхандаа анхаарч байгаа тийм сормосгүй явж чадах байлцсан шүү дээ нүрээ бодохгүй явж чадах байлцсан шүү дээ одоо бүр сүүлийн үед ингээд фильтргүй бүгдээр зураг дарах байлцсан шүү дээ тийм энэ юу нэтгэл яагаад тэгээд байгаа тэр хүн өөртөө бас өөртөө таашаал авах гэдэг шүү дээ хамгийн ихэнд тийм өөртөө таалагдах гэдэг шүү дээ хоёрдугаарт нь мэдээж бас бид нар чинь нийгмийн амьтан хүн хүнтэйгээ харьцсан тэр хүмүүс бас гоё харагдах тий тэгэл одоо ингээл яг хачир дээр ингээл залуучууд одоо манай фитнес мэдсэн ингээл бүгдөө байж хахт ингээл ярилцахтаа өөстө хэмт хөхтөө өстө муухай байдаг гэж бүгдөө ингээл яриад тий яг ингээл тэгж мэгчэл яг ингээд амьдрал дээр харахад нэмэх 18 кино бүгдөө үздэг тийм ээ үздэг тийм тэр нэмэх 18-д нь дандаа бүгдөө л тий тодорхой хэмжээгээр нөгөө өөрсдөө засцсан янзлан гоо сайхны хаалгаанд орцсон бүсгүүчүүд байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө амнаас гарч байгаа авиа болох үнэн биш. Тэгээд яг үйлдэл бүгдийг үннээр нь харуулдаг. Айгүй хэцүү. Тэгэнгүүт яг эрэгтэйчүүд дээр яг эсэргээрээ гараад ирэнгүүт нөгөө эмэгтэйчүүд тэр эрдөөсөө том жижиг ямар ч хамаагүй штэ тий. Ингээл нөхөр ингээл хараа би ингэж идэхгүй ингээд нэг томруулчих. Тэгэх юм бол тэгэл ярингууд ч бол эмэгтэйчүүд үгүй гэл тас эсэргүүцэл юу яриад байгаа юм гэл тэгдэг. Тэгэнгүүтээ яг ингээд амьдрал дээр нөгөөтхөө ингээд мэдээж л сайжруулаад томруулаад ирнэ штэ. Нэг ч хүн над дээр ирж байхгүй болох болж байгаа байхгүй. Тий. Нэг ч. Энэ айгүй тийм эвгүй тий. Нэг л удаа над дээр нэг хүн гомдол нэхэж ирж ийсэн. Тэгтээ тэр нь болохоор тэр байхгүй болгох гэж ирээгүй. Манай хүн юу их нэрийн цалингаар Тий, энэ айгүй тийм хөгжилтэй ч гэсэн тэгтээ яг амьдрал дээр байдаг л асуудал. Өөрөө болохоор их нэртэй бэлэг барих гэдэг гэсэн чи их нэр болохоор буцааж мөнгө авах. Энийг буцааж авч болд юм уу? За тэр өстой сонирхолтой юм. Би угаасаа эмчээс яг энэ асуултыг асууна гэд ботцсон байсан юм. Өмнөх подкаст дээр сэтгцэн эрүүл мэндийн төвийн сэтгцэн эмч хүн орж исэн. Тэгээ бит хоёр бол яг энэ хилүүгээрээ тавьдаг эмхтэй хүнд том одоо эргэтний хэмжээ бол хамаагүй. Гэт яг тийм подкаст хийжсэн байхгүй. Тэгээ тэрэн дээр бол би угаасаа би яг тантай уулзахаас өмнө бол миний үзэл бодол юу юм гэхээр заавал одоо энэ сексэд тэр том бэлэг эргэтний шаардлага байдаг юм уу?
том бэлэг эрэгтнийг одоо жишээлбэл бэлэг эрэгтэнтэй секс хийснээрээ тэр хүн тэгж илүү их дур ханах одоо тийм боломжтой юм уу гэдэг яг тэр сэдвээр ярьжсэн байхгүй. Тэгээд тэрэн дээр яг хөө эмчийн ярьсан ярианаас би юу гэж ойлгосон бэхээр эмэгтэйчүүдийн хувьд бол тэр бэлэг эрхтний хэмжээ бол хамаагүй юм байна гэдэг тийм одоо дүгнэлтэнд бол хүрчээсэн. Тэгэхээр нэгэнт эрэгтэйчүүдийн тэр бэлэг эрхтний одоо том жижиг байх нь одоо тэр эмэгтэй хүний дур ханалтанд хамааралгүй юм бол яагаад энэ ихээрээ одоо сая ярьжсэн статистик те 3-1 хүн эрчүүдийн те 3-1 нь бэлэг эрхтний томруулах хүсэлтэй байдгийм байна. Энэ хамгийн гол одоо анхаарлыг татчихсан. Тэгэхээр ерөөхдөө сая эмч маань ингээд ярьлаа штэ. Эмэгтэй хүн өөртөө бас ингээ гоё харагдахын тулд одоо бид нар чинь яг л нөгөө фильтр хийхгүй арцгар нүртэй байнгут ч юм уу ямар сони ингэнгүүтээ устгангуудаа дахиад фильтр хийж байгаад ингээд зураг авч байгаа штэ. Яг тэрнтэй ижилхэн эрчүүдийн гол бас нэг юм өөртөө сэтгэл ханамжтай байх, өөртөө тааламжтай байх нь бэлэг эрхтэн байдсан байх гэж ойлгож болох уу? Үгүй юу ярина. Эрэгтэй хүмүүсийг ч одоо хоёр дахь зүрх чинь л тэр шүү дээ. Тэр нөхөр одоо гоо сайхан гэж ярьж болох юм. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэгтэй ижилхэн эрэгтэй хүний гоо сайхан юм байна. Яг зөв. Одоо их олон одоо нөгөө лаглаг мундаг гой ингээд залуучууд байгаа шүү дээ. Тэгээд тэд нар бүгдөө л одоо ингээд гэр бүлийн амьдрал бүгд л ингээд доктортой сайхан ингээд явж байгаа. Тэгтэл одоо жишээ нь би нэг 3 найзтайгаа нэг саунд орё тий. Ирчүүд ороод нөгөөдөг чинь тэгэл ярьдаг юм тэгэл мэдээж бас 2 дугаар сувгийн талаар ярина шүү дээ. Тэгэл нөгөөдгөө ингээл хараад нэгийг хараад тэр чинь бас ярина шүү дээ. Энэ том байна, энэ жижиг байна ч гэдэг юм. Энийг чинь далий байна, энийг чинь юм байна, энэ чинь тийм байна гэл өөчөө арсын ахуулаг юм ингэх стамстаа гэл тэр талаар бас сексэн боловсролын талаар ярилцсан тий. Тэгэхэд тэр дотор альчуураа тайлдаг хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр л нөгөөдөг чинь бол бүгд ингэ харчиж шүү дээ. Тодорхой хэмжээнд өөрхөөгөө мэдчихэж байгаа. Тэгэхээр миний тэ жижигхэн байна гэд нэгсэнд тэнцээ өөрийгөө үнэлэх үнэлэмж нь доошлж байгаа байхгүй. Тийм. Нэгдүгürt хоёрдугаарт одоо ингээд олон улсын тэмцээнүүдэд манай ингээд тамирчид бас их явдаг болчихж л тэ. Тэгээ тэрэн дотор улсын спортч байна, бодибилдэгч байна, өшөө одоо зөндөө олон тэмцээнүүдэд байна. Тэнгүүд угаасаа Азиуд, Европ, Африк гаралтай хүмүүсээс илүү арай жижиг харагдах байдал. Тэгээд яг ингээд тэмцээн уралдаанд ороод ингээд л одоо гоёор ярэ тий. Медаль аваад, алтан медаль аваад ингээд зогсох гэсэн чинь нөгөө техникдээ ичээд бас байх юм чинь. Үнэхээр тийм байдаг. Тэгээд ийм шалтгаанаар ч хийлэгдэг. Ёстой бодчихоо. Тийм. Гэхдээ энэ чинь бүр одоо нөгөө одоо тэмцээнийхэн гараад ирэхээр одоо тийш нь хараад байна. Үнэхээр харагддаг тий, харагддаг байхгүй. Тэгээд дэх үед бүр манайхан одоо нөгөө нэг маарл заарл тий чихээд скол нөгөө хамгаалтын юм уугаа хийчээд тайлахгүй ордог байсан гэд одоо манай бас бүх спортын дотор яригддаг байна. Тийм одоо чөлөөт зам тий эдгээр үд хүмүүсүүдэд миний бол маш ойрын хүмүүс их олон ярьж ирсэн. Тэгээ бодглохлоор энэ бол үнэхээр нөгөө нэг яг зөвхөн тэр нөгөө секс хийх тэр энийг бас томруулах гэдэг юм биш. Мэдээж тэрэнд чухал тий. Тэгтээ бас тэр эрэгтэй хүн өөрөө тэнчнээс бас нөгөө бас нэг тийм эр хүний тий өөрөөрөө бахархсан тийм мэдрэмжийг авахын тулд тэр бас тэгдэг байхгүй. Тэгэхээс биш нэг манай эмэгтэйчүүдийн дотор бас нэг эсрэг амар муухай буруу бодол байдаг байхгүй. Тэр нь болохоор энэ нөгөөдгөө ингээд томруулаад сайжруулчих юм бол одоо өөр эмэгтэй хүнтэй нийлээд алах болчихно. Би нөхөргүй болчих юм байна. Тэ миний найзалаа салаа явчих юм байна гэдэг бас нөгөө нэг жоохон буруу хандлага байдаг. Яг үнэндээ болохоор нөгөөдг нь болохоор их нэртэйж гоё болчих гээд өөрөө ч бас нэг жоохон найз нөхдөхийн донд бас нэг альчуураа тайлаа шидээ суучих хэмжээний болчих гээд чинь бас талдаа юм байна. Нэр тийм байна тий бас нэр тий эмгтээчүүд бас гів гинтхэн бэлэг эрхтнээ томруулна гэдэг байгаа нөхрийгөө энэ одоо юу болоод байна гэж бас хардах сэрдэг асуудлууд бас гарах юм байна. Тэгэхээр бас тэр ганцхан нөгөө ихнэр гэхээсээ илүү чинь нийгэмдээ харагдах байдал өөртөө ихтэй байдал бас нөлөөлөх нэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна шүү дээ тий. Одоо надад үйлчлүүлэгчдийн бас одоо их олон тохиолдож байсан. Бас үнэхээр бас нэрээ хийж жоохон ч гэсэн бүдүүн болохгүй болохгүй хэмжээний бас тийм нөгөө хөгжлүүд байна.
Нөгөө баг залуу насандаа яг тэр тал дээр нь анхаараагүй тий. Яг нэг жоохон гормоны хөгжлийн үед нь одоо бэлгийн боловсрол тавтмаг. Манайхан ч угаасаа л тийм байсан. Ээж аав нь тэр талаар ярих юм бол бүр пупапи тий. Ээж аав хажууд хүмүүсэд жахыг ч хүртэл зурагтаар кино үзэж явахдаа хүртэл харж чадахгүй насанд хүрсэн байж тийм хэмжээний хүмүүс байдаг байхад тэр бэлгийн боловсрол одоо тэр бэлэг хэрэгтний хөгжил яавал томордгийн тий. Яавал тэр хөгжгөө болоод агшчдгийн хайтангарчдгийн үнэхээр мэдлэг байхгүй байхгүй. Тийм тэгэхээр одоо энэ нөгөө сошиал орчин хөгжөөд хүмүүс ханаас хайгаад тэрнийг одоо дата мэдээлэл авчиж болохоор болсон. Тэгээ миний энэ ярьж байгаа бүх юм бүгдөө нөгөө нэг одоо шинжлэх ухаанаар нотлогдсон, олон улсад аль хэзээний судлагдсан. Одоо жишээ нь хоёулын саяны ярьсан зөвхөн секс дээр биш тэр хүн өөртөө итгэмжийг авахын тулд гэдэг чинь хүртэл бүр яг нийт хийлгэж байгаа хүмүүсийн бүр 88% нь байсан гэж та боддоо. Тийм. Тэр нь бүр одоо Америкийн нэг сургуулийн гаргасан судалгаан дээр байгаа шүү. Эргэжтэй яг одоо манайхнаар бол ярихаар бол андрологийн салбарынханд хийсэн тийм судалгаан дээр байж байгаа. Гэвч тэр хүмүүс Азиудынхаас илүү шүү дээ. Илүү. Тэгсэн мөрчлөөс тэр хүмүүс яагаад тэгж анхаардаг. Тий? Тийм байна. Энэ ч бас асуудал. Тий. Энэ дэр би бас өөрөө амар жишиж ярих дуртай нэг юм байдий. Тэр нь болохоор миний л одоо мэрэгжлийн зүгээс шүү заяа. Өөрт бодогдож байн гэж одоо сандаг юм болохоор эмэгтэй хүмүүс хөх хийх гээд ирдэг байхгүй. Хөхний имплант тий эсвэл өөхөр томруулах юм уу ямар нэг шалтгаан. Тэгээд ирээд сая захилаа хардаг. Өөртөө тааруулж үзээд. За би мэдээж тэр чин хэмжээ дамжаа одоо нөгөө нэг за томьёогоо бодоод за танд бодлон тий дээдл нь энэ хэмжээ байна. За яг нормал харагдах нь энэ биш шүү. За хамгийн багадаа энийг хийжиж хоёлаа юм хийцсэн юм шиг хайтаахан болно гэхэд. За ёстой нэр эн чин том биш шүү. Би хүнд мэддэхгүй мөрчлөөс том болгомоор байна гэдэг. Тийм. Тэгэнгүүтээ нөгөө хүн минь яг одоо тэр би хүснээр нь хийчих штэ. Тэр жижиг сайзыг 2-3 сарын дараа ирээд нөгөө хяналтын үйлчлэгээ хийлгэх гээд ирдэг байхгүй. Тэгэхдээ эмчээ таны хэлснээр хийлгдэг байж. Арай багцчихжээ гэдэг. За яг нэг 4-5 жил явчихж байгаад ирээ солиулж. Тийм ийм байдаг. Тэгэнгүүт эрэгтэйчүүд мөн ижлэгээ яг эсрэгээр нь яг нэг одоо тийм тодорхой хэмжээгээр нэг томруулаад би одоо хэлж байгаа шүү дээ. За тэдл байхад болно. Ийм хэмжээнд л томруулахад болно. Та эхлээд өөрөө хэрэглээд үз. Тэ нөгөө хүндээ эхлээд үзүүл. Тэгээ ямар байх нь? Үнэхээр таалагдсан бол нэмж болно. Тэгэхэд бүр хэтрүүлэх гэдэг. Тэ бүр одоо үнэхээр боломжгүй хэмжээнд хүртэл томруулах гэдэг. Тийм тэгээд сүүлдээ бүр аддикт болж байна гэсэн үг шүү дээ. Тэ ер нь яг зөв. Тэгэхээр эрэгтэйчүүдийн нэг тал нь энэндээ хизээч сэтгэл хандгүй байхад эмэгтэйчүүдийн нөгөө тал нь энэндээ сэтгэл хизээч хандгүй. Яг л одоо ингээл үнэхээр гоё натурал болж байгаа байхгүй юу? Нөхөр хийгээд те эмэгтэйчүүдийг ингээ барихад одоо ингээд үзэхэд хинч ялахааргүй, сорвч байхгүй те. Тийм гоё бодлогож явахад ч л одоо энэ дээрээ дахиад жоох нэмж миний хаанаас өөх гарах боломжтой. Тэгэхээр тийм байна. Тэгэхээр нөгөө нэг айл хүн нөгөө банк гэдэг нэг агчидаг штэ тий. Ер нь даварчидаг амтан байгаа штэ тий. Тэгэхээр эмч хүний хувьд одоо за энэ хүн бол нэг нэмэх одоо шаардлага байхгүй дээ гэдэг тийм зөвлөгөө өгч явуулдаггүй. Эсвэл одоо зүгээр л тэр өөрийнх нь хүссэн хэмжээгээр за тэгэл нэмэл явуулъя л гэдэг үү. Одоо яг стандарт таних бол стандарт байна. Энэс илүү томрох одоо шаардлага алгаач гэдэг юм уу. Тэр зөвлөгөөг эмчнэр ер нь өгөх үү? Эсвэл нөгөө сэтгэл зүйтэнд тохируулаад за нэмхэл юм байна гэж нэмэл явуулдаг уу? Үгүй үнэхээр бас нөгөө нэг боломжгүй бас тийм хүмүүс байна. Тийм. За наатаханд ч юм бол хийхгүй боломжгүй тий. Энэ одоо арьсан язрамч гэдэг юм уу тий. Ийм шалтгаантай шүү, тийм шалтгаантай. Тийм хүмүүс ер нь орж ирэх үү? Ирлгүй яа. Ирнэ. Бүр ирээд уурлна. Тэд нар чинь өчнөө цаг төгжирч яваад ингэж ирж яхад чинь өөдөөс ийм юмараа сууж явах чи ариун явдлаа ухаан юм барай. Тэгэл нөгөө төлж гарч явахдаа хаалга саавал уурлаад гарах жишээ нэ. Үнэхээр бас нөгөө нэг үгээр хэлэх юм бол би одоо нэлээ их олон боо варлаа штэ тий. Ер нь бол байж болох хүнээс нэлээ их харжлаа штэ. Ингийн хүмүүсээс бол хэд дахин тий. Тэгэхээр нөгөө нүдэнд тэр чи одоо за энэ бол юм болно, энийг хийх юм бол юм болно гэх тэр чинь суучж байгаа байхгүй юу? Аль хэзээ. Тэгэхэд тэрэн дээр хийх боломжгүй тийм одоо хийхлээр ингээд дараа нь ийм гарнаа. Ингээд та над дээр буцаагаад хайлуулах гээд ирнэ. Хайлуулах тарай дахиад таны мөнгө
тий. Мэдээ тамиг дахиад санхүүгийн хувьд шатна, өөрийнхөө цаг хугацааны хувьд тий хохирно. Тэгэхэд ойлгохгүй хүмүүс айгүй их. Түгээмэл. Энэ нь бол ердөөсөө боловсролын шалтгаан ердөөсөө биш шүү. Үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дотор сэтгэл зүй байна тий. Үнэхээр айхтарлаг боловсролтой мундаг ажил төрөлтэй карьертэй хүмүүс ч байна. Яг үнэхээр бас л яг л нөгөө нэг одоо тэрэг түргээл гурил үрээ ч юм уу тий. Яг л тэгэл ажиллаад эсвэл одоо юу гэх юм те хөдөө гэхээр маллаа ч юм уу явж байгаа тийм хүмүүс ч байна. Бүгд л ялхаахгүй сошиал орчингоос мэдээлэл аваад нөгөөдгөө энэ хамгийн эрүүл юм байна гэж бодоод ирж байгаа. Гэхдээ тийм эрүүл сефти байлаа гэд бас нөгөө нэг хийх боломжгүй хүмүүс. Тэднээс нэг хамгийн ойрын нэг жишээ нь болохоор хоёулын яг түрүү чи ярьжсэн нөгөө нэг гадны бит буюу байцлын дээх үед хийжсэн гэдэг чинь. Тийм юм хийгээд нөгөө нэг мод шиг юм болцсон хүн дахиад томруулах гад явж идэг. Үнэхээр боломжтой. Одоо сүүлдээ бүр одоо яа тийм зовиртой ч юм уу ямар нэгэн тийм эрсдэлтэй байдал үүсэх үү? Тэр байцлын хувьд бол үнэхээр үүсдэг штэ. Үүсээд ирээд нөгөөтгөө ахуулдаг. Тийм. Тэгэхээр нөгөө тэгээд ахуулчаад тэрнийхээ оронд одоо дахиад филлер хийх үү? Эсвэл одоо тэгэл тэр нь яа тийм тэр чигээр үлдэх үү? Ер нь бол тэр хүний одоо нөгөө нэг тохоо үедээ хэрэг хийснээс л шалтгаална. Тэгээд хэр удснаас яагаад гэхэлэр тэнчнээс хэрэг арьс авах гэдэг нь шалтгаалдаг. Нөгөөх нь арьсанд нь бүр нэвчээ шингэсэн байдаг болохоор арьстай цуг авахаас нааш тэр хүний бие салахгүй. Тэгэхээр төдий хэмжээний их арьс авахгдчих юм бол нөгөө юм нэмжлэх бүр хөвчрөхтөн нөгөөх нь таталтаад өвдөөд эмхтэн хүн эвтэйхэн бодолч төрж болохгүй болчдөг. Нөгөөдгөө ердөөсөө нэг тэр талын юм бодох гэл ирэнгүүт шал өөр юм хийгээл ингээл авчихнаад өглөөс эрэхтэй хөвчрөхөд хүртэл айдаг сэрүүлэг тавьж өглөөс ирдэг бол. Тэгэхээр бол тийм одоо мэрэгжлийн бус тийм юм хийл гэж бол одоо ч хийлгээд байна. Олгож хийдэг тийм би сонсч байсан бас. Үнэхээр бити шүү манайхан гууж юм тий. Болохгүй шүү. Заавал мэрэгжлийн эмч хандах хэрэгтэй. Тэгээ нөгөөдөл нь ихэвчлэн ууцсны дараа тасарсан байх тийч гэдэг нэг тиймэрхүү юм л нэгээ бити тэгж хорлооч яа л гэж хэлмээр тий. Одоо түрүүн ярьжсэн бас нэг мэдрэмжийн асуудал гэдээ ярьж байгаа тий. Одоо энэ яригдж байгаа энэ томруулах бүдүүрүүлэх гэж ярих юм да тий. Бүдүүрүүлэхийн зүйл маань мэдрэмжинд хэрхэн нөлөөлдөг вэ? Дагаад одоо сайн тал байна уу? Одоо за мэдээж томоосоо гадна одоо мэдрэмжийн асуудал дээр илүү их таашаал өгдөг юм. Тийм зүйл байх уу? Эсвэл магадгүй зарим хүн нөгөө ийм яг уу сэтгэл зүгээрээ их гоё тийм таашаал авч болох юм л да тийм нөгөө томруулъя гэсэн юм маань томорчоор бас нэг тийм гоё таашаалтай байж болох. Яг зөв. Та өөрөө яг хэлчлээ. Яг нөгөө нэг жоохон ингэж би мяарад ах шиг байна. Ингээд байна гэсэн бас залуучууд ирээд нөгөөдгөө одоо томруулна шүү дээ. Тэгсний дараа одоо манай нөхдүүдийн хэлдэг. Хаста алч байна. Тийм. Хаста гоё байна. Одоо хаста гоё шүү дээ. Эм чи ингэдэг байхгүй нөгөө нэг одоо ингээ 3 сарын дараа яа ингээд дахиад нэмж болно шүү. Хэрэг хүсэх юм бол тий. Тэрнээс өмнө бол яагаад болохгүй шүү гэд хэлэхлээр нөгөө зарим тохиолдолд залуучууд нь ирээд нэмж хэлдэг байхгүй. Тэгтэл надад нөгөө сэтгэлээ хэлж айгуу гоё байгаа. Манай ихнэр ингээд гээд одоо бит хоёр бол гэр бүлийн харилцаа айгуу сайжирсан энэ тал дээр тэгээ ярилцсан зүгтсэн байлээ. Ингээд тэгээд тэгэхээр яг харахгүй бас энэ нэг хэмжээ эмхтэн хүмүүст нөлөөтэй байдаг юм шиг байна. Гэхдээ энэ бол би нөгөө нэг өөрийн биеэр үтсэн биш. Их олон хүмүүс, их олон залуучуудын миний нөгөө чихэнд хэлж байгаа мессежээр бодит амьдрал дээр нотлогдоод байгаа болохоор би хэлээд байгаа. Энэ үнэхээр хэрэгцээгүй байсан бол тий. Энэ үнэхээр шаардлагагүй байсан бол магадгүй тий. Энэ олон хүн үйлчлүүлээ тий. Энэ их залуучууд хандаад мэдээлэл зөвлөгөө аваад үйлчлүүлэхгүй дээрээс нь нэмээд энийг байхгүй болгоё гэж нэг ч хүн хандахгүй байгаа нь бас их сонирхолтой тий. Улам л жил бүр л нэмэгдээд л байж байна. Тоон нэмэгдэж байна. Тэгээд насны ангилал бас байна энэ дээр тий. Нас бий гүйтсэн яг нэг 30-аас дээш насныхан 20 ер нь 30-аас доош их ховор шүү. Тэгээд дээшээ нэг 60-70 хүртэл гэх юм уу ажиллаж байгаа байхгүй юу? Манай дээр ирж үйлчлүүлж байгаа. Тийм. Ерөнхийдөө энэ үйлчилгээ бол зөвхөн л томруулах. Тэгтээ тэр хүний сэтгэл зүйд маш сайнаар нөлөөлдөг.
Тэр өөртөө итгэх итгэл тэр цааш нөгөө эмэгтэй хүнтэйгээ харьцах хандлага хүртэл өөрчлөгдчихдөг юм шиг байна. Зарим тохиолдлуудад бүр эхнэрүүд нь авчирч дагуулж ирээд хэлдэг. Бүр өөрсдөө мөнгөний төлөөд тий. Энэ бол их хазтай ирчүүдэг. Би тэгэж боддог. Гэхдээ 100-ны ер нь бол 90% нь бол мань нөхдүүд нууцаар л. Яг ойлголцож бас чадчихээн л да нөгөө гэр бүл хоорондоос хавуулцаад ярилцаж бас чадчихээн. Асуудал эндээ байгаа гэдэг зүйлийг ч юм уу те магадгүй ингээ гэр бүлийн асуудал гараад тэрэн дээрээ хоёр хос маань ингээ сайхан ярилцаад тэгээд одоо бас яг энэ дээр нэг асуудал үүсээд байгаа юм байна гэдгийг ойлгоцсны дараа хоёулаа шийдвэр гаргаж оролцож байгаа хүмүүс бас байна л да те. Энийг ингээ хийснээрээ эрсдэлт хүчин зүйлүүд юу байх вэ гэдэг асуудал те. Яа тэгэхээр зарим нь бол ийм хүсэлтэй байгаа хэдий ч гэсэндээ энэ бол угаасаа л бас мис ажилбар эрсдэл дагуулна гэдгээс айдаг ч юм уу иймэрхүү байгаа. Эсвэл нөгөө мэдлэг боловсралгүйгээс шалтгаалаад нөгөө гадуур хийчдэг. За тэгээд дараа нь нөгөө бүр жинхэнэ одоо юу томруулах байтугай эргэтэнгүү болох хүртэл ийм асуудал гарч байгаа шүү дээ. Энэ дээр хоёлаас зөв. Месийн болон месийн бус гэдгээс шалтгаалаад энэ дээр гам тэглэмийн хувьд хүртэл хоёулаа өөр. Тий. Месцлийн аргаар хийгдэж байгаа ажилбарууд дээр бол хоног хугацаа. Тэгэд нөгөө нэг боолт ариутгал цэвэрлэгээ их чухал байдаг хгүй. Энэний гамыг алдах юм бол за тэгээд ер нь бол шаал дэмий нөгөөдхөө буцаагаал аавна. Гэхдээ хохирол бол байхгүй. Хохирол гэх юм бол тэр хүний санхүүл байна та. Бие организмын хувьд бол ямар нэг хохирол байхгүй. Месийн бус арга дээр бол тийм юм байхгүй. Яг л гам тэглэмээ барина. Гэхдээ одоо тарилгуудыг ярьж байна те тарилга. Эрсдэл гэх юм бол мань нөхдүүд ер нь бол хөвчлэн ингэдэг байхгүй. Одоо месийн бус аргаар хийхлээр тэр айгу амархан. Тэр хүмүүсийн хувьд. Тэгээ нөгөөх нь өөрөө ингээд бижээд яг ингээд нэг гоё болцсон. Тэгээ нөгөөх нь ингээд бэлгийн харьцаанд орох асар их тэр хүнд дур хүсэл байгаа байхгүй. Тэгээ нөгөөдгөө дэвчихгүй үзэж шалгаж агаад миний хэлсэн одоо гамын хугацааг гүйцэхгүйгээр бэлгийн харьцаанд орчдөг. Тэгсэнтэй холбоотой нөгөө хэлбэр өөрчлөгддөг байхгүй. Хэлбэр өөрчлөгддөг. Тэгэхээр тэрнийг л одоо нөгөө нэг дараа нь хэлбэр өөрчлөгдөн гэхээр яг одоо ийм шулуун явах байх ёстой юм урталтаа очиод овоорчдөг ч юм уу хотолтой овоорчдөг ч юм тийм болох яг зөв. Ерөнхийдөө бол нөгөө нэг эн чинь нөгөө хүндээ бас таашаал өгөхийн тулд тэр их чиг хийлгэж байгаа шүү дээ. Нэг талаараа тий. Тэгэхээр нөгөө хүнийхээ хилүү, савны амсар тий. Тэгээ тэдгэрийг одоо илүү нэдэрчиж нөгөө хүнд ч илүү таашаал өгдөг байхгүй юу? Ер нь бол бэлгийн дурслын үед одоо тэгэнгүүт тэр хэмжээгээр нөгөөт чинь бас нэг жоохон урд хэсэг нь арай жоохон өндөр хойш нууссан маягтай ер нь хэлбэржүүлж өгнө шүү дээ. Хэлбэржүүлж тэгж хийдэг. Тэгэнгүүт манайхан болохоор нөгөөт чинь болоог байхад нь орчихлоор гүцэд бийжээг байдаг. Тэгэнгүүт хойшилчдаг. Тэгэхээр чинь нөгөө урд хэсэгтэй нарийнхан хойд хэсэгтэй бүдүүн болчихно шүү дээ. Тэгэхээр нөгөө хүндээ өгөх таашаалын хувьд төдий чинь их буурдаг. Тэгэхээр яах вэ? Нөгөөт чинь засах хэрэг гарна тий. Хитрхи өндөр хөлтсөн байх юм бол нөгөөт нь намсгана. Тариагээд намсгах. Яах юм? Багасгана. Одоо багасгадаг бас тийм юм байна. Тэгэнгүүтээ нөгөө буцаагаад урталт нь дахиад нэмдэг. Тийм. Энэ бол тийм нөгөө сүртэй юм бол биш. Гэхдээ тэр гамыг яг ингээд барьчих юм бол тэр хүн яг тийм гоёороо байх хэрэгтэй байхгүй. Яг л одоо нөгөө хүсэжсэн хэлбэрийг үзэмжтэй. Энэ дээр бас нөгөө хүмүүс өөрсдөө бас хүссэн хэлбэрээр бас хийлгэж болдог. Тухайн бүтээгдэхүүнүүдийг хэлбэр галбирын хувьд ч гэсэн загвараараа өөр байдаг. Тэгэнгүүт одоо малгаан том тий хоошоогоо тэгэхэд одоо нөгөө жишээ нэг гэр бүлийн 3 найз байгаа байхгүй яриад эхлээд хоёр нь хэлчихгүй. Тэгэл нөхдүүдийн эхнэрүүд нь л хоорондоо ярьсан юм шиг. Тэгснээр нэгнийх нь эхнэр нь ирээд нөгөө нөхөртөө хэлжилтээ тэднийг ингэсэн гинэ хараа. Тэгсэн чи ийм ингэж хийсэн байсан чи ингээ гоё байна гинэ. Чи нэг тэрийг ярилцвал яадаг ингээд гэсэн. Мань нөхөр нөгөө хоёр дээрээ дахиад очиод нөгөөд чи уугаа бас ярьдаг юм бас. Тэгсэн чи яг нөгөө дэх үед одоо ингээд бэлгэрхний толгойных нь артлын хэрэгсэгт нас ингээ яг шарг хийсэн юм шиг бас хийж болдог байхгүй. Тэгээ хийсэн илүү нөгөөдөх бас гоё байсан гэд өөрхөөгөө бас өөрчлөх хэмжээний тийм. Одоо тэгэхээр энэ бас нөгөө хэлбэр төрснийх нь хувьд ч гэсэн их өөр. Гэхдээ дийлэнх масс болохоор хийгээг юм шиг гэж хүсдэг. Илүү натурал байх нь шүү дээ.
Тэгэхээр яль болох тэрэнд нь төхөөлж хүснээр нь хийчихдэг. Тэгээ би нэг юм ингээ бас ойлгохгүй байгаа юм л да. Одоо ингээд бэлэг эрхтэн чинь яг тухайн одоо сексэд хийхэд бэлэн болох үед ингээд шодоо чинь томрно шүү дээ. Яг зөв. Гэтэл одоо яах юм тэр нөгөө ажилбар хийлгэсний дараа тэр чигээр босоотойгоор ингээд явах юм уу? Эн чин тодорхой юм чин бууна үсттэй. Буух үед тэр яах вэ? Шахсан юм маань яах вэ гэдэг асуудал байна. Тэр нь өөрөө нөгөө ингээд уян харимтгай юм байдаг байхгүй юу? Одоо нэгсэнтэй эрзэнэрх байна шүү дээ. Ер нь бол ингээд хийхээс өмнө нөгөө усан түрхдэг гээл байдаг шүү дээ. Цэлцсэн. Тэр рүү нөрхөө юм байж. Тэрнийг одоо нөгөө ингээд арьсны доогоор хийхдээ яг хөө энэ одоо нөгөө нэг арай л нарийн татал яриад байх шиг юм л та. Бэлэг эрхтний хөвчрлөхийн хэмжээнд нь хүртэл сунгаж татж байгаад хийдэг байхгүй чигэд. Тэгэнгүүтээ тэр чинь буцаага ингээд босгож жоод хийж юм. Босгоод биш. За. Босцсон юм шиг татж байгаа юм чинь. Тэгж жагаад хийчингүүд нөгөөх нь ингээд бууштай. Буусныхын дараа ямар байх вэ гэдгийг бас тавиад харна. Тэгээд хоёр юмны аль дундуур нь яг ижил байх үс хэмжээнд. Тэнгүүд хөвчөрсөн ч нөгөөх нь яг л гоё үргэлж ирээ хөвчрөөгүй байсан ч гэсэн нөгөөх нь гоё чиг дээрээ харагдаж байгаа хэвээр. Тийм. Энэ одоо тэг шинжлэх ухааны гайх юм шиг юм да. Тийм байна тий. Бас ингээ бодохоор ингээ гайхаад байгаа хүн ч одоо жижигхэн байжгаад ингээд яг бэлэн болох үед л томордог шүү дээ. Тэрийг одоо яаж ингээд шахачаад ингээ байлгаад байдгийг л гэж бодоод байна л да. За бас одоо ингээ бүдүүрүүлэх бол ингээд тий ойлгомжтой. Гэтэл нөгөө цаанаасаа өөрөө эргэтэн маань их богинохон эргэтэнтэй байж дээ. Тэрийг ингээ яаж уртсах вэ гэдэг асуу. Уртсахдаг дээр яг хуу курсээр имплантчилгээ байна. Үгүй имплант бол энэ дэр бүр огтхомаагүй шүү. Курсээр явдаг эмчилгээ байна. Мэдцэлийн бас арга байна. Хоёр төрлийн юм байна. Тэр нь яадаг вэ гэхээр курсээр явдаг нь бол бараг нэг жил хэрээтэй 10 сарын хугацаанд хийгддэг. Тийм 4 удаагийн оролттой тийм эмчилгээ байдаг. Тэр бол нэг 1-2 см байдаг үр дүн. Мэдцэлийн аргаар болохоор бүр 3-4 см тийш томордгүй юм байна те. Ер нь бол бага хэмжээгээр л. Тийм. Гэхдээ энэ бол асар өөр хэмжээ шүү. Шал өөр мэдэгддэг хэмжээ шүү зэ. Тэгэнгүүт хоёрдугаар нь болохоор мэдцэлийн аргаар. Мэдцэлийн аргаар гэдэг нь болохоор бид нэр умдаг яс шүү дээ. Умдаг ясан дээр бэхэлгээ байдаг байхгүй. Нөгөөх юм. Тэгэнгүүт тэр бэхэлгээг аваад одоо нөгөө эрэгтэй хүний чинь бэлэг эрэгтний их биеийн одоо 40-60 гэж ярьдаг. Одоо ил 70 гэж байдаг байхгүй. Тэгэнгүүт тэр бэхэлгээний артлын хэсэгт байгаа хэсгийг хөвчөрсний дараа урагшин ил гаргахын тулд тухайн хэсгийн бэхэлгээг аваад хойшлуулж нөгөөдгийг урагшлуулж яагаад бэхэлдэг гэсэн үг. Энэ нэг нь гэхдээ хагас бүтэн гэдээ бас хоёр төрлөөр хийгддэг. Яг хөө гэхдээ энэ бол мэдцэлийн арга л да. Гэхдээ нөгөө хүмүүс юу хүсэж чинь гэдгээр нь тэгж хийж болдог. Яг хөө жоохон нөгөө хүндээ зовиртой гам дэглэм жоохон удаан баримталдаг. Тэрнээс бусдаар бол. Тэгээ одоо яг нарийн юм дээр өргөн бүдүүн байх нь чухал юм уу? Урт байх нь чухал юм уу? Энэ дэр үрдэ сантам л ярина л да. Эмэгтэй хүний үтрээ яг хэдэн сантиметр байдаг юм бэ гэдэг ч л байхгүй. 9-12 л гэдэг үстэй. Ер нь бол юу ярина. Тийм биш үү? Эрэгтэй хүний хий чинь тийм байдаг байхгүй. Эмэгтэй хүний хий чинь бол 6-7 гэж үздэг шүү дээ. Ер нь 6-7 тийм ном дээр яг энэ нөгөөх арын хүнхрээ гэж ярьж байгаа. Тэгээд тухайн хэсэг тэр одоо булчинлаг давхарг байгаа шүү дээ. Тэр сунсан сунаагүй гэдэг төрсөн төрөөгүй гэдэг их олон юмны шалтгаан байна л да. Гэхдээ хангалттай хэмжээ бол 6-аас 7. Тэгэхдээ ер нь бол Монгол эрчүүдийн одоо яг Монгол эрчүүдийн дундчих юм болохоор 12 тийм харин тийм. Тэгэхээр энэ бол хангалттай байхгүй. iPhone-ор хул урттай байж дээ. Ер нь хангалттай хэмжээ гэсэн үг тийм. Ямар ч хэрэгтэй юмд. Тэгэхээр нөгөө нэг яг энийг ярихлаар скил чухал штэ гэдэг чинь ороод ирчихэж байгаа байхгүй. Тийм. Тийм. Тэнгүүд энэний яг эсэргийн яриадгаа гэдгээр эмэгтэй төрс юм уу? Өөрөөрөөгүй юм уу? Эсвэл арын хүнхрийн хэрийн яасан ийсэн эднэр ч бас яригадаад тэгэхээр. Тэгэхээр юм бүхэн хоёр талтай тий. Нэг тооны хоёр талаас нь харчаад эн чинь хар эн чинь ногоон гэдэг чигтэй тэглэж хэлэхэд яг л тийм асуудал болоод байгаа байхгүй. Тий. Тэгээ яг хөө өнөөдөр эмчтэйгээ ярилцсны зүгээр миний олж авч байгаа мэдлэг бол энэ нэг хувь хүний өөрөө өөртөө итгэх итгэл
хувь хүний өөрийн гоо сайхан гэдэг зүйл л чухал юм байна л да. Тэрнээс биш одоо тэрийг мэдээж яриг тэр цаана хүлээж авч байгаа ихнэр эсвэл бол хамтрагч юм уу те. Тэр ямар ч байж болно. Ямар ч байж болно. Гэхдээ нөгөө нэг хувь хүн өөртөө бас ямар байх уу гэдэг тэр одоо их чухал юм аа. Тэг мэдээж яриг одоо өөр хүнд гэхээсээ илүүтэйгээр хүн өөртөө бас өгөх таашаал гэдэг чинь айгүй чухал байдаг шүү дээ. Тэр болно. Тийм учраас ер нь бол эрчүүдийн сүүлийн үед тренд болоод яагаад ингэтлээ их одоо бүр 3-1 одоо цаашлаад бол өшөө бүр ярих юм бол баг 3-2 эрчүүдийн хувьд энэ нөгөө яс үндэстнээс шалтгаалж байгаа зүйл л хаалт та тий. Нөгөө дэлхийн улс орнуудын эрчүүдийн эрхтнийг ингээ хэмжээд үзэхээр өөр байдагтай яг ижлэгэнтэй улс үндэстнүүдийн бас өөрснийх нь сонгодог зам юм байна. За тэгээ өөртөө итгэх итгэлүүд нь бас янз янзаар байд юм байна гэдгийг л одоо яг энэ ярьцлагаас амчаас мэдэж авлаа. Аха. Тий. Тэгээ зан үйл гэдэг дээр би бас үнэхээр бас зөв гэж боддөг шүү. Тэгээ яг манайхан яг н одоо нэг одоо муслим шашин тий. Шашин шүтлэг дээр хүртэл энэ айгу онцлог нь гарч ирдэг. Үнэхээр гардаг. Тэр хэрсэг гэж нэг юм байгаа тий. Эрэгтэй хүүхдтэй хүн болгон мэддэг баг. Тэнгүүд тэрэн дээр одоо бэлгийн яг хөгжил явагдаж байгаа үед одоо манай энэ одоо баян хөдөлгөөний одоо казакар түмэн ба шүү дээ. Эднийх нь бол одоо нөгөө шашин шүтлэгээр хөвч таслах гэж яриад байгаа. Тэр хэрсэг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэгдүгürt тэр одоо шашин шүтлэг дээр ариун цэвэр талтай үнэхээр 100% нөгөө бэлгийн хамтрагч эмэгтэй хүнд нь одоо умаа үзүүний хавдар тусах эрсдлийг бүр ирээстэй шүү бууруулж байна. Үнэхээр үнэ. Тэ шинжлэх ухаанаар нотлогдсон. Нөгөө талаас нөгөө хүүхдийнх нь нөгөө бэлэг эрхтний хөгжлийг бойгоод исэн. Одоо нөгөө татаад исэн юм ингээд суллаад манайхан дотор бол одоо Европын орнуудад бол айгүй их төгөөмөл гэдэг. Одоо энэ зунд гэхэд над дээр их олон хүүхдүүд гаднаас ээж аав нь авчирч тэр хэрс ахуулах хаалханд оруулаад бүр тэр одоо нэг 13 хүүхдэд би хийсэн 3 л зүгээрсэн баг. Бусад 10 бүгд нөгөө гүц доошоо шамраагүй дотор бүр нөгөө наалт зүсэд пимоз гэж биднээс ярьдаг байхгүй. Нөгөө тэр хэрсэн ингээд нарийссан бүр шээсэн бүр ингээд шүршиж гардаг болцсон. Шээсэндээ түлэгдсээр хагаад нөгөө тийм ингээд бүр нарийсаад сорвждсан. Тэгэхээр тийм одоо нарийссан арьсан завсар байнгын хавчиг байдал дотор байгаа бэлэг эрхтэн. Тэр одоо тэрхийн толгоо хөгжүү. Тэг яаж бодсоор бас хэцүү л юм тий. Тэгэхээр энэ нэг ингээ бодоод үзэх юм бол одоо яг ингээд нөгөө бэлгийн боловсрол талаасаа гэх юм бол одоо залуу эцэгхүү аав ээжүүд одоо хүүхдүүдэд эртнээс бид нар анхаарах юм бол илүү бас өөртөө итгэх итгэлж гэсэн ирээдүйд бас нөгөө сонгох амьдралынх нь хандсан ч гэсэн тий ашигтай шүү гэдэг бас зөвлөгөө өгмөр. За тийм арга байж болно. Тэгвэл бас өөр ямар аргууд байж болох вэ? Одоо жишээлбэл хүний идэж ууж байгаа хоол хүнстэй холбоотой ч юм уу, амьдралын бусад юм юутай холбоотой одоо зүгээр энгийн байгалийн аргаараа тэрийг одоо хөгжлийг нь илүү арай одоо урт бүдүүн том байлгах ч байт юм уу. Иймэрхүү ямар арга байж болох вэ? Энд гэхдээ юу шүү. Яг нөгөө 100% нотлогдсон арга бол биш. Гэхдээ судалгаанууд дотор байдаг. Нөлөөлсөн гэж байна. Энэ дээр болохоор одоо нөгөө тестостерон гормоныг дэмждэг хүнсний бүтээгдэхүүнүүд гэж байдаг байхгүй юу? Гормоныг дэмждэг. Тэгээ эдгээр ихэвчлэн одоо манайхны одоо кето дэглэм гэж яриад байдаг те. Тэрэнд агуулгаддаг хоол хүнсний бүтээгдэхүүн, уурглаг бүтээгдэхүүн бүгд төрөө байдаг. Тэгээ эдгээрийг хэрглэжээж биднес угаасаа нөгөө бие организмын бусад хэсгүүдтэйгээ зөв хөгждөг. Гэхдээ энэ бол тодорхой хэмжээний насны зааг дээр шүү. Яг л шилжилтийн насан дээр. Яг л нөгөө тестостерон гэдэг гормон буст хийгдэл асар ихээр ялгарч байгаа тухайн хүүхдийг яг нөгөө нэг эрэгтэй бие хэлбэрийн гарч ирж байгаа үед л яг энэ хүүхнсний бүтээгдэхүүнээ дэлгүүр хэрэглэхээр нөлөө байдаг. Тэрнээс хойш 25-аас нааш болт гэдэг. Хотлоо. Зүгээр л нөгөөтгөө яг өөртөө байх хэмжээнд нь барихын тулд хэрэглэх хэрэгтэй. Хамгийн зөв арга бол дасгал хөдөлгөөн шүү дээ. Спорт. Тэрэн дээр ер нь бол яг хүний өсөлттэй ижилхэн л байх нь шүү дээ тий. Угсаал тэрнтэй ч л цуг явагдаж байгаа болохоор. Гэхдээ нөгөө даавар гэдэг юм өөрөө амар юм байхгүй юу? Айгүй хэцүү юм. Нэгээр нь оролдоход нөгөөх нь заавал чуг гажиг үсчдэг. Асар эрсдэлтэй.
Тийм болохоор тэр тестостерон гэдэг гормоноор хамаагүй уралдаж хизээж болохгүй. Тэрийг бол хоол ундаараа л дэмжиж тий. Яг уу сүүлийн үед гарсан миний над дээр бүр 2 тохиолдсон кейс байна. Бас нэг тэрэн дээр айгүй айгүй. Үнэхээр шилжилтийн нас эхэлсэн. Хүүхдэд шинж тэмдэг байхгүй тийм ээ. Бэлгийн хөгжил байхгүй. Гормон шинжилгээ үзэж байгаа байхгүй юу? Эмэгтэй хүүхдийн өөрөөс нь доор насны хүүхдийнхээс ч бүр бага хэмжээнд байдаг. Энэ бол ердөөсөө нэг одоо манайхны дасгал хөдөлгөөн яг тэрнийг нөгөө бүүсэлж хүнийг сэтэж гаргаж ирэх агуулга, дээрээс нь хүнсний бүтээгдэхүүн эдгэрүүд дээр асар их нөлөөтэй. Гэхдээ энэ нэг яг албан ёсоор тэдэн хувийн тийм юмнаас, эдэн хувийн ийм юмнаас байна гэдэг байхгүй. Тэгэхдээ бодит амьдрал дээр бол байна. Тэгээд яг хөө эмчилгээгээ тэнгүүд тэр тэгтээ ганцхан хоногийн дотор, ганцхан сарын дотор хийгддэг эмчилгээ биш. Бүтэн шалын контролд хийж тэр хийддэг схем эмчилгээ гэдэг байхгүй. Айгуу хэцүү. Тэгэхээр яг энэ болгоныг бодох юм бол хүүхдүүдтэй л анхаар гэж хэлмээр санагддаг тий. За эмчээс нэг хамгийн сүүлийн асуулт. Яг одоо саяны ярьсантай уялдуулан асуухад одоо хүний бэлэг эрхтний хэмжээ гэдэг зүйл бол генийн чанартай юу? Одоо яг нөгөө аав өндөр бол өндөр хүүхэд төрдөг гэдэгтээ ижилхэн тийм байх уу? Эсвэл бол бидний одоо амьдралын хэвшил идэж ууж байгаа хоол хүнстэй холбоотой ийм асуудлууд байна уу? Та юу гэж боддгоо? Гүг энэ тийм ген тодорхой хэмжээнд байна. Гэхдээ маш бага шүү. Бага. Маш бага. Энэ хүний яг амьдралын хэв маяг болон шилжилтийн үеийн тэр яг өсөлт. Тэр үеийн яг асуудал энэ дээр бол асар их байдаг. Үнэхээр тэр бол бүр 90% нь шүү. Мэдээж эцэгхийн ген тэр хүнд бол байна уу байна. Тэр бол нөлөөлөл. Гэхдээ маш бага. Маш бага шүү. Одоо үеих одоо энэ биднээс яриад байгаагаар Gen Z, Alpha гэж яриад байгаа шүү дээ. Өөр шүү дээ. Одоо дэлхий дээр гараад судалгаа гараад дахиад шинжлэхдээ шал өөр бас дахиад тоогаар шүү. Би бүр амлаа. Тэгэхээр энэ удамшил их бага шүү. За ойлгомжтой. Би бол эсэргээрээ харин одоо яг генийн чанартай буюу нөгөө аав өндөр, ээж өндөр байвал хүүхэд өндөр болдогтой яг ижлэхэн юм байна гэж бодоодсон. Тэгвэл бас эсэргээрээ байна тий. Ер нь бол хүний ген 100 жил тутамд ердөөсөө нөгөө нэг 5-1 жир гэж ярьдیں۔ Одоо шинжлэгдэж явдгаа гэж явдаг байхгүй. Тэгэхдээ энэ нэг ингээд өөрийнх нь гений шинжлэх юм бол бас асар том шинжлэх юм л та. Яг ингээд эрэгтүүний зөвхөн бэлэг эрэгтэн дэргээ ярих юм бол энэ бол асар багхгүй шүү. Үнэхээр багхгүй. Нэг тэгэж одоо ааваагаа дуурайгаал нэг ижлэхэн бүгд байхад юм гэж байхгүй л тий. Боломжгүй. За дасгал хөдөлгөөн за нэг асуулт дахиад ороод ирлээ. Дуусахгүй байна л да энэ подкаст ерөөсөө. За одоо жишээлбэл нөгөө кегл дасгал гэж бид нар хийдэг шүү дээ. Эмэгтэй хүмүүс ялангуяа өвтрээ арц өөрөлийнхөө булчинг чангалахын тулд те. Эрэгтэй хүмүүс яг тэр кегл дасгал за би бүр бас сонсч ирсэн. Одоо жишээлбэл шодоогоо бүр ингээд хөвчрүүлж агаад тэгээд ингээд бүр дээшээ доошоо өргөдөг ийм дасгалууд хүртэл тусгай дасгалууд хийдэг гэд те. Энэ хэрхэн нөлөө үзүүлдэг вэ? Энэ одоо тэр чалах чадварыг сайжруулдаг. Дээрэс нь одоо бас яадын нөгөө хэмжээнд өөрчлөлт бас гаргах тийм боломж байгаа юу? Боломжтой. Энэ нөлөөлнө. Бүр нөлөөлнө. Тэгвэл яг л одоо бүгд дөрөнгийнх нь харж байгаа фитнесний тамирчтай гэж хэлэх. Та тэр дасгалыг хийж явах хугацаанд мэдээж сайн байна. Нөлөөлнө. Хөөн, томрно, тий. Үр дүнгийн хувьд ч 100% мэдэгдэнэ. Хийхээ бодлоо өөрчлөлт буцаад буuna. Нэг памп хэрглэж байгаатай ч гэсэн ижлэхэн тий. Памп. Тий, яг памп ч бас л яг тийм зорилттой хэрэглэдэг даа. Памп хэрэглэхлээр нэг өөрчлөлт байдгийг, нэг өөр юм байдаг. Тэр яадаг вэ гэхээр памп хэрэглээд арсыг хүчээр дисекц хийгээд салгаад идэх байхгүй. Тэгэнгүүт тэр салсан арсны голоор холбогч дуургаад идэг. Тэгэхээр нөгөө нэг памп хэрэглэсэн эрэгтэйчүүдийн ерөөсөн хандшгүй арс нь айгүй зузаан хатуу болсон байдаг. Нөгөөдөл нь буцаад жижигэрсэн ч гэсэн нөгөө их бие нь бол жижигрээд гадна талын арсын тэр хатуугаараа үлдчихдэг. Тэр бас муу гэсэн үг. Муу байлгүй яг цусан хангамж тодорхой хэмжээгээр тэр чинь нөгөө багасчдаг байхгүй. Тэрнээс гадна нөгөө харлаад
нөгөө нэг тухайн хэсэг газрын нөхөн төлөвлөлт муудчихж байна гэдгийг хэлдэг чинь холбогчд буюу тэр сорвичлтын дундуур тэр нөгөө цусан хангамжийг чинь маш олон найран хялгсан сүнснүүд байгаа шүү дээ. Тэдгээр нь багасч байгаа. Гэхдээ памп хэрэгтэй. Үнэхээр яхахгүй нөгөө нэг энэ нэг бол яг андролог дээр болохоор нас одоо жоохон тогтсон эрэгтэйчүүд хөвчрүүлэхийн тулд бас пампыг ашигладаг. Энэ нэг бүр заадаг. Та энийг ашиглаад ингээд хөвчрүүлээд бэлгийн ажил хийж болно. Тийм болдог байхгүй. Аюулгүй эрсдэлгүй хамгийн зөв арга гэж бас үзэх нь шүү дээ, тийм. Гэхдээ мэдээж яриг хэтрүүлээд хэрэглэх юм бол сайн асуудал. Томруулах зорилгоор бол яг тийм нөгөө нэг 100% биш шүү. Яагаад тэгэхээр фитнесийн тамирчин одоо фитнес гэхэд айгүй муухай жишг болох гэдэг тийм. Зүгээр л тамирчид нөгөө бие хөөлөгдөхтэй л ижилхэн хөөгөөл буцаа бууж байгаа шүү л гэдэг. Тасал хийхгүй болохоор буунаа гэж тийм. Яг л тэр л гэсэн үг. За ингээд сонирхолтой ярилцлага өрнүүлсэн эмчтэй баярлалаа. Тэгээ урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд дахин баярлалаа. Урьсанд баярлалаа.